За гарч таньдаггүй байвал асуулт асууя. Эхлээд та нар хаанаас эхлэх гэж бодож байна? Заал коридор заал. Одоо за ер нь заалнаас эхэлчихье. За нааш. Та спортыг сонирхдаг. Сонирхдаг. Та спортоор хичээлдэг. Хичээлдэг. Спортоор хичээлээ хэдэн жил болж байна вэ? 2. Ер нь та хэдэн наснаас сонирхсан бэ? 11. Ваа, болж байна. Насацаа. Чимгээ. Манай влог сайн байна уу? Сайн уу гэж хэлээрэй. Сайн уу? За, та спортоор хичээлдэг. Спортоор хичээлээ хэдэн жил болж байгаа вэ? 1 2 Ер нь өдөрөөр бол хэддгээр ангиас эхэлж сонирхсан бэ? 4 Сакс тоглодог уу? Манай их ч саксаар айгуу явдаг байгаа. За явъя. Тэ манай жижүүрт манай коридорт бол нэг жижүүр нөө волейбол тоглодог тамирчин байх байхгүй. Дааж хажууд нь сургуулийн менежер байгаа юм. Зэрэглэж чадах нь чадахгүй нь ротац юу тач очи нанждах явж байна. Нанжид байгаа. Нас. Та спортоор хичээлдэг те? Хичээлдэг. Спорт амар хичээлдэг. Спортоор хичээлээ хэдэн жил болж байгаа? За би амар хичээж биш. Зөв сонирхлаар. Сонирхлаараа юу? За ер нь тоглох дуртай юу? Энэ бол ойлгох дуртай. За манай сургуульд ийм башны дизэ гэж байдаг. Аль очны ус ууч. Маягтай. За явъя. За өөр асуулт асуух юм ба хэм баа. Миний ус яаж байгаа юм бэ? Таньдаггүй болдвол тэгэл ятгач нэгээрээ бичлэг гээ та. Яргалангийн ихч байна. Манай багийн нэг гişүүний ихч. Энэ бол үнэхээр аимшигтай. Хинээс суух вэ? Суух олсонгүй шүү баг. Манай сургуулаар тэний энэ бол манай ингээд хүүхдүүдийн локер байна. Хичээлээр хаасан өмнө одоо ингээд энд хүүхдүүд маань үднээсээ шууд удавч амсч орж ичээд локерт нь 5 ч өгöd болохоор 5 ч ихэнх өмсөд хичээлээ оршдог. Илүү 5 дахьтай байлгахын тулд хийж оролдог. За энэ бол манай урлаг заал нь хөвчлэн хурал буюу урлагийн үзлэг гэх мэтлэн тиймэрхүү баярууд болдог. За саяхан багш нар хурал хийж агарсан байна. Та бохоор жоох дэлгэц санал. За тэгээд урлагийн үзлэг гихч. Тэгээд бас хүүхдэд хөгжилтэй болохоор энд ер нь орж ирж жоохон хөгжилдөх дуртай. За та нарыг өөр хаагур зөчлөмөр энэ да. За заалаар зочлие. За яг одоо бол манай хүүхдүүд бэлтгэлээ хийж байна. За тэгээд одоо энэ бол манай хүүгүүд өрөө байна. Октод хүүгүүд нэнийг хөндлөн энэ нэнийг хөрөө рүү орохгүйгээр зүгээр ингэж тусдаа орон нэнийг хөндлөж хувцсыг солиулдаг. Заасгая. За энэ бол манай октодын өрөө хүүгүүд нь октодоо хөндлөж өрөө туцаасалдаг учраас бид нар ингэж
Өөрөөр тусдаа хацаасалдаг. Болоо. Одоо тарлаа. 90. За ер нь тэгээ нэг иймэрхүү л байна да. Миний бичлэгтэй байсан та бүхэндээ баярлалаа. Баяр таа.